Сайн байцгаана уу? Аниколайв үзүүлж байна. Миний баатрын сургууль аниме хамгийн хүчтэй дүрүүдийн талаар үзье гэсэн сэтгэлийн дагуу энэ удаагийн видеог бэлтлээ. Ингээд миний баатрын сургууль аниме хамгийн шилдэг 14-тэй танилцгаая. 10 дугаар байранд анимын эхлэлээс нэгэн ангийн хамгийн авьяаслаг оюутнуудын нэг гэгдэж байсан гал мөсний нийлбэр Шото Тодороки. Анхандаа аавыгаа давж гарахын тулд зөвхөн ээжийнхээ хүч болох мөсөөр тулддаг байсан. Дангац мөс байгтал тэрбээр ирээдүйд топ 5 баатрын нэг болох бүрэн потенциалтай байлаа. Харин анем үргэлжлэх тусам аавынхаа өнгөрсөн гүйцэлж түүний чадварыг баг багаар хүлээн зөвшөөрч галыг гаргууд удирддаг болдог. Гал нэмдэг нь мөс. Энэ бол яах аргагүй миний баатрын сургууль анемийн хамгийн хүчирхэг чадваруудын нэг. Дараагийн байранд Кацуки Бакуго. Түүний хөлсөө дэлбэрэлт болгодог чадвар бол төрөлхийн тулаан зориулагдсан амьсгалтай чадвар. Үргэжил ууртай, муухай ааштай огцом зан гаргадгаараа тэрбээр бусдад муу нэртэй байж болно. Гэхдээ данганц түүний өвгөгдсөн чадвар гэхээс илүү өөрний тулааны авьяас нь түүнийг бүр илүү баатар болгосон юм. Энэ бол дайсныхаа хөдөлгөөнийг уншиж хурдтай хариу үйлдэл үзүүлэх чадвар. Та бүхэн санаж байгаа бол 1-р улирлын 2-2-оор багт хуваагдж баатар хонол санаатан бос тулддаг хэсэг дээр хамгийн анх энэ тулааны чадвар нь харагддаг. Хэдий тухайн үед тэр декуд ялагддагч Деку бол насаараа чадваргүй байж байгаад гинэд нэг л өдөр чадвартай болсон нэгэн. Тийм ч учраас Деку үргэлжил баатруудын талаар судалж тэдний сул тал зэргийг тэмдэглэж явдаг байсан шүү дээ. Тиймдээс Бакуго гихний тулаанд авч идсэн. Харин дараагийн удаад Бакуго үүндэнд тааруулсан хариу цохилт үзүүлж чаддаг. Ингээд ботхоор түүний хэдхэн секундын дотор огт мэдэхгүй өрсөлдөгчдөө зориулж шийдвэр гаргаж байгаа байдал нь бишрмээр. Мөн тэрээр хинээс илүү баатар болох хүсэл эрмэлзэлтэй нэгэн. 8 дугаар байранд Хүүд буюу High End Nomo. Доктор Гараки тэдний бүтээгдэхүүн жирийн хүмүүс биш, насан эцэлсэн маш хүчрхэг хорон санаатнуудын цогцыг ашигладаг байсан. Энгийн номонуудаас ялгаатай энэ мангас сэтгэж ярьж чаддаг. Нөхөн дүлжих, булчингийн тэлэлт, хүчээ нэмэх, мөрний тэрэлт хөдөлгүүр, хэлбэрээ өөрчилдөг гар, өөр дотроо бусад номууга нуух зэрэг 6 хүчтэй бөгөөд All Might-ийн дараагаар номер 1 баатар болсон Endeavor-ыг үхлийн ирмэгт авчиж байсныг та бүхэн санаж байгаа байх. 7 дугаар байранд Тоя Тодороки буюу Даби. Миний бодлоор түүний түүх миний баатрын сургууль анимийн хамгийн шилдэг плот твист нь байсан. Аавынхаа улаан галаас илүү халуун, илүү хөнөөлтөй цэнхэрдүүл гаргах чадвартай нэгэн. Хэрвээ аав нь түнд баг байхад нь анхаарал хандуулж хэрхэн галаа удирдах унтрааж болохыг зааж өгсөн бол тэрбээр аавтайгаа цуг All Might-ыг давж номер 1 гэсэн баатрын судал суух байсныг ч үгүйсэхгүй юм. Гэвч түүх яаж зэрэгээрээ үргэлжлэнийг бид мэднэ шүү дээ. Эцтэй гэхэд Endeavor алдаагаа ойлгож ухаар залруулах гэж оролдсон боловч бүх зүйл нэгэнт оройтсон байсан билээ. 6 дугаар байранд All for One-ийн үнэн жалбат Абрато мангас Гигантомахия. Түүнд ямар ч өвдөлт мэдэрдэггүй, ядрахыг мэддгүй зэрэг хэд хэдэн чадвар байдаг. Зүгээр л алхахад нь бүхэл бүтэн хот нуран хүндэг, амьд байгалийн гамшиг гэсэн үг. Олон арван про бат руу нийлээд түүнийг зогсоож дэлдэггүй. Бараг устгах боломжгүй гэж үзэж байв. Тиймээс түүнийг эхний удаад арай гэж унтуул зогсоодог. Харин дараагийн удаад түүнийг ховсдож өөрийн талд уруулсан. Өөрөөр хэлбэл түүнийг яг цэвэр хүч чадлаараа нэгэн эсрэг нэг дийлсэн баатар байхгүй юм. 5 дугаар байранд Endeavor. All Might-ыг явсны дараа Японы номер 1 баатар болсон эрхэм. Түүний Help Flame гэж нэрлэгдсэн чадвар болон олон жилийн цоцчгүй хөдөлмөр тулааны туршлага нь түүнийг энэ суудалд авчирсан. Тэр бол зүгээр нэг баатар биш, баатруудын талын бамбай болсон нэгэн. All Might байхгүй болж хүмүүсийн баатруудад итгэл алдарч хэдэн арван про баатрууд тэтгэвртэй гараад байсан үе. Ийм л хүн цаг үед бүх хариуцлагыг нуруунд дээрээ үүрэн өнгөрсөн дэх өөрийн харанхуйтайгаа нуур тулж хүн төрлөختний төлөө өөрийн амбиийг үл хайртан тэмцсэн жинхэнэ баатар. 4 дугаар байранд олон зуун жилийн турш харанхуй ертөнцийг захирсан гол дайсан All for One. All for One бусдын чадварыг булаан авч өөртөө нэгтгэх эсвэл бусдад өгөх хүнсэн чадвартай. Түүний Prime үед тэрээр хэдэн зуун хүчирхэг чадваруудыг өөрийн биед ямар ч гач нөлөөгүйгээр хадгалж байсан. Тэрээр бие махбодыг томруулах, кинетик энерги хэд дахин өсгөх, лазер харуулах зэрэг олон чадварыг зэрэг идэвхжүүлж нэгдмэл асар хүчтэй цохилт хийдэг байв. Тэрээр доктор Гаракигийн тусламжтайгаар насталтыг удаашруулах чадвар эзэмшиж 100 гаруй жил амьдрахтаа хамгийн хүчирхэг залуу хэлбэрээ хадгалж байсан. Чадвар нь анх үүсэж нийгэм замраагүй байх үе тэрээр хүмүүсийн хүслийг биелүүлэх замаар өөрийн гэсэн асар том фракцыг байгуулж Японыг бүхэлд нь харанхуйгаас удирдах байв. Тэрээр One for All чадварыг эзэмшсэн үе үеийн нэгээс 7 дахь залгамжлагчдыг бүгдийг өөрийн гараараа хүнээж байсан төвхтэй. Ингээд номер 3-т инх тайвны бэлэг тэмдэг All Might.
Ямар ч чадваргүй байсан Тошинори Яги өөрийн багш Нана Шимурагаас One for All чадварыг өвлөн авсан. Тэрээр Америкт суралцаж туршлага хөрөмтлүүлэн Японд буцаж ирээд гэмт хэргийн гаралтыг ганцаараа 6% хүртэл бууруулж улс орныг бүхэлд нь найдсаас ангисруулсан юм. Тэрээр эд үедээ дууны хурднаас хэд дахин хурдан гүйж ганцхан цохилтоор цагаагарыг өөрчилж бороо оруулж чаддаг байв. Нэгдүгээр бүлэгт All Might суларсан биетэйгээр номог ялахын тулд 300 гаруй хүчтэй цохилт хийдэг. Тухайн үе тэрээр миний эд үед бол ердөө 5 цохилтоор л энэ номог нам зохих байлаа гэж хэлдэг. Энэ нь түүний залуу үеийн хүч цувралын ихэнх үеийнхээс 60 дахин их байсныг илтгэнэ. Тэрээр One for All-ийн 100% хүчийг бие махбодын ямар ч гаж нөлөө бэлтгэхгүйгээр чөлөөтэй ашигладаг байсан. Америкийн номер 1 баатар манай жагсаалтын номер 2-т орж байна. Тэрээр хүүхэд байхдаа гэр бүлийнхээ хамт Калифорнид аялж яваад хорон санаатнуудын хандлагад өртдөг. Энэ үеэр Америкт суралцж байсан залуу All Might түүнийг аварсан бөгөөд Кэтлин түүнийг өөрийн амьдралын багш хэмээн шүтэг болсон. Түүний өсний засалт болон баатрын хувцас нь All Might-ийг хүндэтгэж хийсэн загвар юм. Түүний юу ордож чадвар бол зүгээр л бурхны хэмжээний хүч. Тэрээр орчин тойрныхоо зүйлс болон хүрсэн объектынхоо дүрмийг өөрөө зохиодог. Тэрээр зэрэг 2 дүрм тогтоох хэрэгтэй. Миний урд байгаа 100 м агаар үгүй болно. Эсвэл лазер туяаг гараараа барьж аваад асар том жад болгон хувиргах гэх мэт. Тэрээр Шигаракитэй хийсэн эцсийн тулааныхаа үеэр өвхтэйч миний New Order чадвар бусад чадваруудын эсрэг бослого гаргана гэж хүчндээ тушаал өгч Шигаракигийн биеэс хэдэн гаруй хүчийг нь авч түүнийг өвчлөл болгож чаддаг. Ингэснээр түүний эсрэг эцсийн тулаан Деку болон Баатруудад ихээхэн цаг хожиж өгсөн билээ. Ингээд My Hero Academy-ийн түүхэндэг хамгийн хүчрхэг дүрээр Маргангуй Изуку Мидорая болон Томура Шигараки нар тодорч байна. Энэ хоёрыг дээр дор оруулах боломж үнэндээ л байсангүй. Сүүлийн тулаан Шигараки DK чадвараа бурхны төвшөнд хүргэж All for One-ыг ч өөрөөсөө зайлуулж чадсан бол Deku One for All-ийн үе үеийн бүх чадваруудыг 100% эзэмшиж түүний эсрэг зогссон. Энэ хоёрын эцсийн тулаан бол зүгээр нэг баатар хорон санаатны тэмцэл биш, дэлхийн хувь заяаг шийдсэн бурхтын тулаан байсан юм. Ингээд өнөөдрийн миний баатрын сургуулийн анимын хамгийн хүчрхэг 14-ийн танилцуулга энэ хүрээд өндөрлөж байна.